Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим 80 жил. Монголын түүхэнд анхны дээд боловсролын сургууль болох Монгол Улсын их сургуулийг байгуулахад анагаах ухааны факультет, зоотехник мал эмнэлгийн факультет, багш нарын факультет гэсэн 3 салбар бүрэлдэхүүний биолог, тоо физик, органик хим, органик бус хим, анатом зэрэг 7 тэнхимийн үндсэн ангийн 93 оюутан, бэлтгэл ангийн 53 сурагч, орон тооны 11 сургалтын үйл ажиллагааг эхэлж байжээ. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн үүсэл. Монгол хэл бичиг утга зохиолын салбарын хувьд авч үзвэл бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөл, Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны 1945 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хамтарсан хурлын 51-44 тоот тогтоолын дагуу Маршал Чойвелсонгийн нэрэмжит Улсын их сургуулийн дэргэд хэл бичиг утга зохиолын факультетийг байгуулж Монгол хэл бичиг утга зохиолын багшийг бэлтгэх ангийг 1945 онд нээж 33 оюутантайгаар хичээллүүлж эхэлсэн нь өнөөгийн Монгол хэл шинжилгээний тэнхимийн үндэс суурь болжээ. Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1945 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 61-р хурлын тогтоолоор баталсан Маршал Чойвелсонгийн нэрэмжит Улсын их сургуулийн хэл бичгийн ангид багшлах багш нарыг томилох тухай шийдвэрт Монгол хэл утга зохиолын ангид утга зохиол хэл бичгийн багшаар шинжлэх ухааны хүрээлэнгийн Балдангийн Содном, Үнэн сонины Цэндийн Дамдын сүрэн, Бямбын Эренчин нарыг, Монголын түүхийн багшаар Шагдаржвын Нацагдорж нарыг томилж байсан бөгөөд удалгүй шинжлэх ухааны хүрээлэнгийн Лам сүрэнгийн Диндвийг Манж хэлний багшаар Монгол Ардын хувьсгалт намын төв хороонд ажиллаж байсан Шадвын Лувсан Ванданг монгол хэлний багшаар нэмэн томилжээ. Монгол хэл утга зохиол төдийгүй Монгол I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. Everything I do so instinctive and so passionate. Every word I move so descriptive like an adjective. I got a vendetta against people who patented being negative when you should be getting after it. I got facts over tracks, this and that. Spitting slow, spitting fast. I could roast, I could gas. Think I'm okay at last, but I don't know if that can erase all the past. And the pettiness, a reflection of the emptiness. Hilarious, you think you're worth my time, you're delirious. Mysterious, because you hide behind a fake exterior. Inferior, you know I'll always be a bit superior. Get off of me, this ain't no humble brag. I want you to hear words, you can say them back. I want you to feel free from the chains at last, and to believe in what you got, it was built to last, yeah. 1949 оноос 1957 онд удаах тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Монгол хэл шинжилгээний тэнхимд тасралтгүй 40 жил ажиллаж, олон жил уг тэнхимийг удирдсан академич Лувсан Вандан бол өрөнд орны шинжлэх ухааны гол үзэл баримтлал, судалгааны онол арга зүйг Монгол хэл шинжилэл, гүн ухааны олон асуудлыг судлан тайлбарлахад оновчтой хэрэглэж, гарамгай үр дүнд хүрсэн эрдэмтэн байсан билээ. 20 дугаар зууны дэлхийн хэл шинжилгээний ер нь бүтэц зүйн аргын хэл шинжилэлд нэвтрүүлсэн тэр бүтэц зүйн онолыг бол ерөнхийд нь баримтлаад хэл судлал, оюун бэлэг судлал, сансар окторгоо судлал, амьтан ургамал судлалын энэ одоо тулгуур онолын зүйлийг бол энэ хэлний үзэгдлийг судлахад яаж бүтээлчээр авч хэрэглэвэл хамгийн зохистой одоо тийм хариуг бол гаргаж болох вэ гэсэн энэ онолыг бол Монгол хэл шинжилэлд үүсгэсэн нь бол энэ одоо бидний өнөөдөр одоо ёслон тэмдэглэж байгаа Монгол Улсын их сургуулийн Монгол хэл утга зохиолын тэнхимийн 80 жилийн түүхийн хэл шинжилгээний судалгааны онол арга зүйн одоо гол үндэс бол байсан. Ингээд 1967-68 онд Монгол хэлний бүтэц гэдэг одоо 2 тийм дэвтэр одоо бүтээл хэвлүүлсэн. 67 оны бүтээл нь бол орчин цагийн Монгол хэлний бүтэц авиадуур 2 гэдэг нэртэй бүтээл. 1968 онд хэвлүүлсэн нь бол орчин цагийн Монгол хэлний бүтэц үг нөхцөл 2 гэдэг энэ бүтээл. Тэгэд энэ 2 бүтээл бол төрийн одоо шагнал хүртсэн юм бүтээл. Өөрөөр хэлбэл Монгол улсын одоо шинжлэх ухааны түүхэнд
Монгол Улсын хөгжлийн түүхэнд шинжлэх ухааны бүтээлд анх удаа одоо төрийн шагнал олгосон тийм бүтээл гэж одоо ингэж ярьдаг байхаа тэгж үздэг байх тий. Тэгээ манай энэ Монгол хэл шинжилгээний тэнхим бол 2005 оны 9 сарын 7-ны одоо 174 тоот одоо энэ юугаар тогтоол гэж энэ бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор бол манай тэнхимийг бол Монгол Улсын төрийн шагналтай гавьяат багш академич Шадвын Лувсан мандангийн нэрэмжтэй болгосон. Академич Шадвын Лувсан манданг 1957 онд Бүгд найрамдах Хятад улсын Бээжингийн их сургуульд зочин профессороор ажиллахаар явхад доцент Төвшингийн Пагва 3 дахь тэнхимийн эрхлэгчээр ажиллаж эхлэн 1963 оны хүртэл тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Хавгаагш эдний хамгаалсан бүтээл бол Монгол хэлний орчин зүйн Монгол цэцгэлтэй хэлний туслахаа дутмаг байдаг гэсэн сэдв. Энэ бол маш их асуудагдсан тухай байдаг. Миний хувьд Англид нэг Япон Яшитай гэдэг Японд татары хоёр хөвгөл гарсан. Огт судагдаг. Тийм бүтээл тийм сэдвийг сонгож аваад маш амжилттай хамгаалсан. Тэр нам сууд Монгол тавьдаг хоёр удаа тавьдаг. Мөн түүний судалгааны өөр нэг чиглэл бол уламжлалт Монгол хашийн тухай. Одоо ерөнхий татвар уламжлалтай Монгол хашийн. Энэ бол ерөөсөө үндсэндээ судалдаг байсан. Тэгээс Пагавчлан хадаа энэ асуудлыг хөндөж хэд хэдэн өгөөд бичсэн. Тэгэхээр ер нь Пагавч Монгол хашийн бол дандаа судалдаг шин сэдв маргаан асуудаг одоо сонгож шийдэж судалдаг байсан. 1960-аад онд одоо 60 жилийн өмнө кибернет хашийн тухай машин оршуулгын тухай өгөөд бичсэн. Одоо 60 жил өмнө. Гэтэл өнөөдөр асуудал. Тийм л одоо хашийн онлын хавьд асыг харсан өнөөдөр гүн мэдхтэй тийм байсан. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим 80 жил. Монгол хэл I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. Everything I do so instinctive and so passionate. Every word I move so descriptive like an adjective. I got a vendetta against people who patented being negative when you should be getting after it. I got facts over tracks, this and that. Spitting slow, spitting fast. I could roast, I could gas. Think I'm okay at last, but I don't know if that can erase all the past. And the pettiness, a reflection of the emptiness. Hilarious, you think you're worth my time, you're delirious. Mysterious, because you hide behind a fake exterior. Inferior, you know I'll always be a bit superior. Get off of me, this ain't no humble brag. I want you to hear words, you can say them back. I want you to feel free from the chains at last, and to believe in what you got, it was built to last, yeah. Now that I've been put through hell, I never got anyone's help. I had to do it all myself. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. Gonna learn the consequence of being incompetent. Mental health is confidence, dreams and some modestness. I'm not here to save the day, that's for you to take away. I could play a million mind games, but instead I say something not illogical, something that is topical. Rub it on and watch it go, make yourself unstoppable. Dreams are irresponsible, but they're always possible. If you just believe, you could be so remarkable. Thoughts in my head, a collage and they spread. I'll be great one day, going off of my meds. No, I'm not giving up, no, I'm not giving in. I will make it to the top, taking off in the wind. I gotta make it, I'm saving every day to taste it. I'm patient, but my mind, it can hardly take it. I'm chasing a dream that I've had for several ages. A vacant, modern kingdom for the taking. Now that I've been put through hell, I never got anyone's help. I had to do it all myself.
never slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up. Эсвэл 2 гэсэн энэ хамсан бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн бол ардын багш төрийн шагнал Шарвын Чома Монголын улс уушаал усан тунзрын алтан товчийн эхийн харьцуулсан судалгаа Хураангуй алтан товчийн их хүчийн судалгаа гэсэн хамсан бүтээлээрээ мөн төрийн шагналт Монгол Улсын шинжилгээний гавьяа зүтгэлтэн цэвэрлийн шагдар сүрэн монголчуудын утга соёлын товчон монголчуудын өсөв хүчийн товчон гэмээр хамсан бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн нь бол нэг талдаараа монгол хэл судал, нөгөө талдаа монгол хэл судлалын нэг том бас мөчр болсон сурвал судлал, гурав дахь том монголчуудын өсөв хүчиг утга соёлын энэ түүхэн судлалаар энэ тэгмээс 3 эрдэмтэн төрийн шагнал хүртсэн нь бол монгол хэл шинжилгээний тэнхимийн судалгаа хэрэг хэмжээний даацтай өргөн хүрээтэй үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөхөд явж ирсний нэг тодорхой илэрхийлэл гэж үзэж болно. Монголчууд эхлэнээсээ гадна төвд, манж, хятад зэрэг хэлээр бас зохиол бүтээлийн төрөж байсан. За үүний зэрэгцээ хөрс зэрэгэлдээ улс үндэстний бас бий болгосон Монголын холбогдолтой монгол хэлний дурсгал бас арбан байдаг юм аа. За тухайлх юм бол араб, хятад, төвд, манж бичгээр бичсэн монгол хэлний дурсгал бол цөөнгүй бий. Түүнээс гадна монголчууд олон үсэг бичиг хэрэгжилж ирсэн. За худан монгол бичгээс гадна тод, за дөрвөлжин, соём хэвтэ дөрвөлжин гэдэг олон үсэг бичгийн дурсгалууд бол байдаг. Тэгээ энэ их өв уламжлалыг жинхэнэ сурвалж судлалын үүднээс нь шинжилэн судлах шаардлагатай байдаг. Ийм учраас Монгол Улсын их сургуульд бол анх энэ монгол хэлний салбарыг бий болсон цагаас эхлээд энэ сурвалж судалгааны чиглэл бас зэрэгцэн хөгжиж ирсэн ийм төвөгтэй. Монгол Улсын их сургуулийн хэл бичгийн факультетийн бүтэц зохион байгуулалтыг 1991 онд өөрчлөх үед Монгол судлалын хүрээлэнг байгуулж, бүрэлдэхүүнд нь их бичиг судлалын тэнхимийг байгуулж байсан бөгөөд сурвалж бичгийн судлалыг арга зүйг тусгайлан заадаг, сурвалжийн хэлийг зааж эзэмшүүлдэг, олон янзын бичиг үсгээр уншиж чадах дэвсгэр мэдлэгтэй судлаачдыг бэлтгэх зорилгоор их бичиг судлалын ангийг бий болгосон юм. 2002 онд Монгол Улсын их сургуулийн 60 жилийн ой нэрэмжит шилдэг судалгааны бүтээл шалгаруулах уралдаанд тус тэнхимийн их бичиг, сурвалж судлал, үсэг бичгийн судалгааны цуврал бүтээл тэргүүн байр эзэлж байлаа. 2006 онд Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ог тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монголын түүхэн сурвалжийн 30 бот цуврал бүтээлийг хэвлүүлэн гаргасан. Уг бүтээлийг Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ог зохион байгуулах үндэсний хороо Монгол улсын засгийн газраас хамгийн иж бүрэн дээж бичиг хэмээх бүтээлээр тодруулж өргөмжлөл гардуулж байлаа. Монгол хэл шинжилгээний тэнхимийн түүхэнд сурвалж бичиг, их бичиг судлалын хөтөлбөрийг төгссөн олон төгсөгч эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу Монгол улсын их дээд сургуулиуд судалгааны байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна. 1930-аад онд бол Шторжийн Монгол хэлний сургалтыг гарсан. За тэргээрээ залгаад тэгээд 40-50-аад он гэхэд бол Усан донгой сургалтыг бичсэн. Энэ бол 1939 оны Монгол хэлний сургалтыг дундва техникум зориулж гэж бичсэн монгол бичгээр гарсан анхны сургалтыг. За энэ сургалтыг бол авиазуу тэгээд за өсөг зүй бол тавчхан цагаантлага гэдэг нэрээр гарсан. За энэ бол монгол хэлний сургалтыг анхудаа тэр үеийн хэл зүй чиглэлээр явах үеийн урсгалаар бичсэн байдаг. Тэрний дараа бол 1951 онд мөн авиазуу өгүүлбэр гэсэн хоёр дэвтэр бичсэн. 56 онд мөн хоёр дэвтрээр авиазуу өгүүлбэрс тэгээд өгүүлбэр гэсэн
хоёр зүйлээр өссөн. За ингээд 1960 онд бол Бээжинд орчин цагийн монгол хэл зүй гэсэн том бүтээлүүд гарсан. За энэ бол анх удаа одоо эцэгтэй сургуулиуд үзэх хамгийн чухал хэрэглэгдэхүүн болж ирсэн. За ингээд үзэх юм бол ус ондогоо бол одоо 60 он 70 он хүртэл бол одоо эхлэлийнхэн сургуульчид зохиож өссөн явдал нь одоо үнэхээр монгол хэлний судлалын их усэр гэж хэлж болно. Монгол Улсын их сургуулийн монгол хэл утга зохиолын тэнхим нь үндэсний хэмжээнд анхны дээд боловсролтой монгол хэл уран зохиолын багш мэргэжилтнийг бэлтгэх анхны тэнхим болохын хувьд тус тэнхимээс төгсөгчид Монгол Улсын боловсролын их сургууль, шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн зэрэг их дээд сургууль, сургалт судалгааны байгууллагуудад ажиллаж, монгол хэл бичгийн сургалт судалгааг бэхжүүлэх, Монгол эх орныхоо өнцөг улам бүрт монгол хэл бичгийн сургалт судалгааны үндэс суурийг тавьж, эх хэл бичгийн боловсролыг хөгжүүлэх үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Энэ Монгол Улсын их сургууль төгсөгчдийн одоо оруулсан Монголын боловсролд оруулсан хувь нэмрийн одоо нэг том жишээ бол Монгол Улсын боловсролын их сургуулийн монгол хэл уран зохиолын салбарын анхны багш нар бол энэ сургууль төгсөгчд байсан. Тухайлбал одоо дэлхийд нэртэй алдарт эрдэмтэд гадна тэр сургуулийн одоо анхны үе таалгыг нээж монгол хэл уран зохиолын багш бэлтгэсэн анхны төгсөгчд бол Өлзий хотог гэж хүн байсан. За мөн одоо Саран Туяа гэдэг хоёр багш бол анхны монгол хэлний тэнхимийн одоо суурийг анх тавьсан. За тэрнээс хойш бол одоо мөн Монгол Улсын их сургууль төгссөн Найдмад Цагаан. За тэгэл одоо Цэнд гэж одоо алдартай монгол хэл уран зохиолын мэргэжилтнүүд байна. Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын 30 орчим эрдэмтэн судлаачд энэхүү тэнхимийг бол төгсжээ. Тэгэхээр энэ тэнхимийн одоо багш нарын эрдэм судлал, дэг сургуулийг уламжлан залгамжлан эргээд одоо шинжлэх ухааны академийнхаа хэл зохиолын хүрээлэнд ажиллахын сацуу эрдэм мэдлэгээ дээшлүүлэх, мэргэжлээ ахиулах, агсан түвшинд суралцахад бол Монгол Улсын их сургуулийн энэ одоо тэнхимийн үйлс гавьяа бол их үлээ. Монгол хэл шинжилгээний тэнхимийн гадаад харилцаа нэр хүнд өсөж, багш нар нь дэлхийн нэрд гарсан 20 гаруй их дээд сургуульд өргөдөн ажиллаж, тухайн улсын монгол судлалын төвийн сургалт судалгааг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсаар иржээ. Үүний зэрэгцээ тус тэнхимд 1952 онд гадаадын оюутан суралцаж эхэлснээс хойш эдүүгээ хүртэл давтагдсан тоогоор 8000 орчим гадаадын оюутан монгол хэлний бэлтгэл ангид суралцсан төгссөн нь монгол хэлтэй гадаадын монгол судлаачдыг бэлтгэх, монгол судлалын залгамж халааг бэхжүүлэх, дэлхийн монгол судлалыг хөгжүүлэхэд оруулж байгаа нэр төртэй эрхэм үүрэг юм. Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхимийн багшлах бүрэлдэхүүн бол 19 багш байна. За үүнээс бол 4 багш бол гадаадад багшилж байна. За Япон улсад 2 багш байна. За Хятад улсад 1, за Франц улсад бол 1 багш багшилж байна. Монгол Улсын их сургуульд дээд боловсролтой монгол хэл бичгийн мэргэжилтэн багшийг бэлтгэх эхэлснээс хойш одоо 80 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж ирсэн Монгол Улсын их сургуулийн монгол хэл шинжилгээний тэнхимийн үе үеийн одоо эрдэмтэн багш нарын эрдэм бүтээлийн өвийг одоогийн ажиллаж байгаа багшлах боловсон хүчин бас мөн одоо бүтээлчээр залгамжлан хөгжүүлж их хэл соёлоо судлан шинжлэх, заан сургах, сурчлан таниулах үйлсэд оройлон оролцож эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртөөгөөр биелүүлж ирсэн бархам амжилтыг хамтдаа бүтээлсэн үе үеийн эрдэмтэн багш нар, оюутан суралцагчид одоогийн багшлах бүрэлдэхүүн бид бүхний хамтын амжилт юм аа. Монгол хэл шинжилгээний тэнхимийн багш нар сургалт судалгаа, нийгмийн ажлын үндсэн үүрэгт ажлуудаас гадна тэнхимийнхээ оюутнуудын суралцах идэвхийг дэмжих, танхимын бус сургалтаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх бололцоог бүрдүүлэх зорилгоор монгол бичиг соёлын хос уян нэгдэл, хэл шинжилгээний дугуйлан, төвд хэл бичгийн дугуйлан, гадаад бичиг үсгийн түүхэн дурсгалтай танилцах хээрийн дадлагууд, орон нутагтай танилцах хээрийн дадлага зохион байгуулах, гадаад оюутны монгол хэлийг хэн сайн мэдэх вэ? Нийт оюутнуудын дунд зохиодог монгол хэл соёлын өдөрлөг, хамтдаа алхахын зэрэг хэл соёлын олон төрлийн хөтөлбөр үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсаар байна. Үүний зэрэгцээ ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл бичгийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор боловсролын анги хөтөлбөр, монгол бичгийн улсын уралдаан, нийгэм олон нийтэд зориулан хамтрагч байгууллагуудын ажилтан албан хаагч нарт зориулсан монгол бичгийн зэргийн бус сургалт зохион байгуулах зэрэг
их хэл соёлоон заан сургах, сурталчлан таниулах чиглэлээр олон ажлыг амжилттай зохион байгуулсаар байна. Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхим 80 жил